намайг нэмдэж явахтай нэмтэн зай гэдэг. Би одоо 3 дугаар ангид сурдаг. Аавда хайртай шүү. Аав нь царайлаг уу? Царайлаг. Манай аав их үнэнч хуржилтэй. Бас шудраг. Би том болоод жүжигчин байна. Аавда төрсөн өдрийн мэнд хүргэе. Охин танд хайртай шүү. Тэгээ ястаа нэг юу л нэм дарч чинь би чинь. Багахтай нэг үүрэл их явдагсан шүү. Үүрэл ээж нэг ажилтаа явсны хараар нөгөө шар тас сүүлийн тас тухайд ээж одоо нэг юу яагаад өгсөн. Ханид хүрэхт нь халаагаад өгсөн юм шиг байгаа нэг халахаар ээжийг ажилд явсных нараар нөгөө нямд орж негр хоёрт би нөгөө шар тасын халдванд хийгээд нэг ийм стика шар тас бит гурав ингээ халааж уугаад тийм их төрсөн. Тийм үжилтэй төрсөнчтэй л юм да. За нэг тийм амар ширүүн юу байхгүй. Их дөлгөөхөн их л юмыг их ногчтой хэлдэг. Үгийг бол ер нь бодож их ногчтой хэлнэ штэ. Ер нь бол тэгэл олон тоогоор хариулахгүй нэг тоогоор л ер нь олон өгүүлбэрээр цөөх өгүүлбэрээр л хүнийг ер нь сургамжийн үг арилждаг шүү дээ. Би бол дүүгээсээ сургамжлаа өмнө гэхээс дүүдээ сургамж арилдаг бай. Хэл сургамж авч ирсэн дээ. Хоньнд яваад тэгээд хоёлаа нэгэн дээгүр нэгэн доогуур нь хурганы утаа өөрөөл. Тэгэл нэг 2 3 хонь хорголонгод хургандаа хийж аваад амар гисүүд мацаал. Тэгэл нэг удаа нэг нямд орсон хургааныхаа утыг дийлэхгүй нэг хоцроо би нэг хурганы нөгөө нямд орсны хурганы ут өрсөн нэг уйлжсэн нэг төөх байгаа. Тэр хоёрыг нэрээс мартдаг юм аа. Одоо дүүнэртэйгээ ер нь хэл юм хийх гэж боддог л та. Ажил дээрч тэр аял зугаалгаарч тэр ер нь явж дурсамжийг бүтээл гэж боддгийг. Гэхдээ би дүүтэйгээ нийлээд нэг бизнес гэхээсээ илүү зүгээр нэг жижигхэн зүйлийг хамтраад хийчих юмсан гэж бодол байдаг л байсан. Одоохондоо бол яг хийх зэрэггүй л юм. Ямар гоё бодож ирсэн ч марс яг ингэсэн. Яг нэг утсааргааг үт гэдэг юм аа. Яг би өглөө бодсон. Өчтөрөөс хойш юмдаа бичиж утсан дээр бичиж. Өчтөрөөс хойш бодсон л та. За яа тийм мэдээж нэг төрсөд бичиг үзтэй тийм. Мэдээж нэг төрсөд за яа чи гэх юу ч ямар гоё юм бичсэн чи толгомжлаа. Ямар тэнийг юм бэ? Би бүр тэр нэг гоё юу яг бичдэг байж. Би яг гоё хүүхдүүдтэй холбоотой гоё юу өчтөр орж ирээд бүр чийжилсэн явжсэн. Яг тэрийг мартсан юм. За тэгээд дүүдээ төрсөн өдрийн мэнд хүргэе. Амьдралд нь эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсье. Март ээж өглөө араас ёо би хайртай шүү гэж хэлэх юм. Би өчтөр бүр бүгдийг оролцуулаад аюу гоё бүр ингээ уурсаа. Тэгэлтэй ингэж өчтөр бүр төсөөлөө гэсэн. Яа. Дүүнэртэй хайртай шүү. Өдрийн мэнд хүргэе. Сайхан тэмдэглээрээ төрсөн өдөр. За. Нэг багт өөр гоё хэлэх үг байна. Гоё хэлчихтэй. Нэг ха та хөөрхөн шүү мөрхөн шүү гэж хэлээ. Манайхыг нэмд орж идэг. Би ахта зориулаад бас нэг сэтгэлийнхээ үгийг даах гэж байгаа да. Баяртай байна. Манайх ч одоо их тийм айгүй зөөлөн сэтгэлтэй хүнд тусч тийм хүндээ одоо ер нь ахыхаа сайн сайхан зүйлээс үлгэр дуурайл авч үдээ зэрэгтэй бас яваадаа маш их баярлалаа. Энэ хүнээс маш их тийм зөв зүйлийг олж харсан. Би ч өөрөө бас тийм инхийн сайхан цагаан тагтаа байгаагүй. Тэгээ их сэтгэл санааг нэг зовоож бас асуудал үүсгэжсэн байх. Манайх ч битэр байгаа хад хоёулаа их манай морих уйдаг хурдан морны их сайн хүүхдүүд байлаа. Манайх их сайн мор
ундаг. Миний унсмар бол нэлээ хой гурал тавхдаг. Наадмын дараа бол би энийг унж айраг дуусан төрүүлсэн гэдэг булаагаад авчдаг байсан нөгөө юм ин морин. Тэг хөвгчлээ юм бол одоо дурсамжтай юм бол тийм зөвлөл байгаа. Тавьдэр чинь бүр багасаа одоо мэдээ орсон цагаасаа л хоёлоо барилдаж ноцолдож эхэлсэн морины аргамжийн дээр шөнө 10-11 хүртэл барилдаал тэгэл тоосоог үлдэг байлаа даах та. За одоо ч юу лээ яг тэгэхээр яг тулгаар орж ирэхгүй хүнчтэр өөрөө бас нэг болцож нөхөөргөө юм дорж ирэх шиг байхгүй тэр үед нь хаасан дээр буулгачдаг гэж Тэгэхгүй яасан. олон зүйл дахыгаа бас гомдоож сэтгэлийг гонсгож байсан дуучлаарай уучлах гэсэн яхасаа байна яс одноос манай хоёр ачигч байна уу? Өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэж байгаа ахтаа төрсөн өдрийн баярын мэнд хүргье. Найс нөхдөд нь эрүүлэг хамгийн сайхан бүхнийг хүсээрөөё. За. Дэлгэж барьсан хадааг шиг дээдлэн хайрлах нутгийн уулаа дэндүү их хайраар Осогсон дэлхийд ховорхон минь хангарах миндэ дэндүү их хайраар осогсон дэлхийд ховорхон минь хангарах миндэ Тээж төрүүлэг үзсэн үдий зэрэгтэй явж байгаа тэр баярлаа. Өхнөн сайн байна. Сая хэрэг төвд оролцлоо. Санаагийн зоодог боллоо уучлаа. Тийм оролцож байхгүй шүү дээ. Сайн өх шүү дээ анцаардаг. Нэг өдөр тэгээд кино үзэл, нэг өдрийн бүхэлд нь 6-тай өнгөрөх. Тэгсэн таадтай харьцуулах юм бол алдаа ингээд гарах болгоноос загнаад өгдөггүй. Энэ болохгүй, энэ болно гэж тайлбарлаад өгдөг. Дандаа ингээд сайн зүгтгүү. Өөрөөс би сайн бодорой л гэж. Баяртай. Юу санаа зовхгүй өөрөө байгаас гэж. Сайн санаа. Юу н өөрөө шудраг. Ерөн сайн. Аавын зүтгэлтэй тал гэвэл юм болгоныг өөрөө их гэдэг юм санагдав. Тууштай юмыг яг дуусгах гэсэн бол яг дуусгадаг шиг санагддаг. Тэгээд хүнд байж болох сайн талууд ихтэй. Аавыгаа сайн асраа тэгээд надад санаа зовхгүйгээр тийм сайн сураад ямар ч хэрэг төв гарахгүй тийм л байж. Төрсөн өдрийн минь төргийа тийм өнөөдөр яг өөрийнхөө гоё баярлаарай гэж хэлье. За ингээд Нимкахта төрсөн өдрийн минь төргий өдрийг төрсөн өдөр сайхан тэмдэглэж өнгөрүүлээрэй. За тэгээд бүхэн тусас дэмжиж явдаг гэдэгт маш их баярлаа. Нимкахта төрсөн өдрийн минь төргий. Тэгээд төрсөн өдрөө сайхан тэмдэглээрэй. Хайртай шүү. Намайг Авин заяа гэдэг. Би 7 настай. Би 2-р ангид сурдаг. Аавтай хамт кино үзэж голгох гоё яддаг. Анаа сайхан сэтгэл. Би том болоод багш. Аавтай төрсөн өдрийн минь төргий хайртай шүү. Аав та ярил. Я батара халас дээр авдаг тэнтэй тамаас хайртай шүү. За, ягаад аавдаа үгэлсэн ч үйлэх гэдэг үгдвэ.
аав нь ч гэсэн охинтой зөндөө хайртай хаа. Автаа мэдчлээ тэгшүүлсэн ч ингээл том нөлөөс унгаад. За, Нямкагийн нөгөө анх төрсөн түүхийг яриа. Эцэндээ ахта ямар байсан тэгээд төрхтөө яаж төрсөн? Яадаг вэ тэр бодсон. За, намд орч чинь сайн би цагаархан сумын эмнэлэгт маш амархан төрсөн манайх. Орой очоод өглөө өөрөөд 4 сарын 18-нд 5 цаг үед төрчихсэн. Их сэргэлэн хүүхдээ миний хүүч. Их сэргэлэн. Их хөөрхөн. Маш хөөрхөн хүүхдээсэн шүү. Хүмүүр ямар хөөрхөн хүүхдээ би авчи гэдэг л шүү. Маш таруу ажилласаг ээжигээ гарахаар дан гэрийн ажлыг их ажилласан. Ер нь баг бах юм өста намайг гарахаар л гэрээ цэвэрлээл ундаг. Их ажилласан хүүхдийн хүүч. Манай нэг нагц байдаг. Би тэр нагцын чинь юу төрлөн биш шүү. Би өста нагцын чинь төрөл биш шүү гэл. Амтэн заа чи найвын зэ мөн өгөхөр биш гэл. Биш бол энэ бууз өнгөхээр бүхлээр нүгэл идчихдэг. Тэгээ найвын зэ хин юм гэхээр адаа ээж хоёр гэж их гүгжэнтэй. Барилдаа дундгуу дандаа би унаагүй мостолцсон гэл ингээд алчдаг. Их инээдтэй. Чинээжгээ санаа заваач эсвэл ёстой байхгүй. Нэжнэд хүүгээ ариг тамхигаа татахгүй ингээл төлөв амьдралдаа ашигтай ингээл явуулчлаа. Их амтнаас илүү гараач яах вэ, дутаач яах вэ гэл. Ирүүлэл байж явлаа бүгдээр. Та бид та хөгжөөтэй манай хүч бид хэд ч одоо хөзөр тоглоом л жаахан хашин яриад л инээлэх гэдэг шүү дээ. Одоо хүүтэйгээ ирүүлэл нар салхинд гараад л 3 хүүхдээ 4-5 хүүхдээ сайхан болгоол явж байгаа л тэгэл болоо ш та. Ээжин тэгэл тэрийг нь хараал явж байгаа. Амьдрал аваад л дээрээ сайхан л явуул болоод. Ээжтэй ингээд сайхан куу болоо төрсөн ээж нь хүүдээ их баярлж байгаа шүү. Ээж нь хүүдээ төрсөн өдрийн минь төргий найз нөхд ханаажилтайгаа сайхан баярлаарай. Сайхан авига санаадал асгартал уйлдагда сахалтын цаанаас хүлээж удаан зогстогдо эцэг би үлдсэн эдэлийг номрод сухаар тавшрах ёо хадэрдэгч